Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Авто телевизээс эрхлэн бэлтгэдэг хобби нэвтрүүлгийн нэгэн шин дугаар та бүхэндээ хүргэж байна. За манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Ингээд бид нар Дүнгэнэгийн амны эхэнд ирээд байрлсан байна. За ингээд Өмнө Говь аймгийн Манлай сумын уугуул Монгол улсын үйлчилгээний гавьяад ажилтан Даших та бүхэнд энэ Дүнгэнэгийн амны талаар тавч танилцуулга хийнэ. За Дашиха та энэ Дүнгэнэгийн амны тухай манай үзэгчдэд тавчхан танилцуулга хийж өгөөч. За бид нар Өмнө Говь аймгийн 3 сайхан ууланд ирээд байна. Зүүн сайхан уулны Дүнгэнэгийн амны баруун талаас нь орох гээд 2025 оны 1-р сарын 31-ний өдөр Түмэн тэмээний баяртан оролцох гэж ирчээд өнөөдөр энд ядны заммаар хүрээд байна. Энэ Дүнгэнэгийн ам гэдэг бол одоо хойсолоос өмнө их эртэн манай очир дарил ламын хийд гэж том хийд байсан юм байлаа. Одоо яг бидний зогсож байгаа мөсөн дор өөр нь байгаа. Тэгээ тэр дээр үед энэ хийд үеирэнд өртөхгүй, өвөл нь ингээд халианд авахгүй яаж оршин тогтноод байсан гэдэг нь их сонин. Бодвол тэр номын хүч манай лам нарын одоо эрдэм чадлын юу хүч байсан юм болов. Тэгээ энэ Дүнгэнэгийн ам энэ 3 сайхан бол манай говийн маш үзэсгэлэнтэй сайхан газруудын нэг. Энэ Даргал Янгэр, за тэгээд Ёл Шувуу, Сарлаг, Ирвэс, Шүлөөс хамгийн одоо ховор ан амьтад тэгээ Арц тэргүүтэн одоо эмийн ургамлууд илбэгтэй, Булаг аш шан илбэгтэй ийм сайхан байгалийн үүсгэн газар. Одоо энэ жилийн хувьд Дүнгэнэгийн амыг өсгөх гэж энд ирсэн боловч энэ одоо энэ хөндөй тэр чигээр халианд аваад асар өргөн мөсөн тогтцтой болчих. Энэ рүү одоо машин орох юм бол суун гэж нутгийн усад сэрэмжлүүлж байна. Тийм учраас бид орж чадсангүй дөнгөж одоо голын цагтаар зогсож байна. Одоо бидний зогсож бод мөс таснаас дуурайад цөмөрх магадлал асар ихтэй учраас ингээд цааш явж чадсангүй. Буцхнаа.
цуг байгаа үзэгчид та бүхэндээ баярлалаа. Ингээд бид нар Түмэн Тэмээнийхээ баярын дундуур Өмнө Говь аймгийн Даланзадгад хотод байрлаж байгаа энэхүү орон нутгийг судлах энэ музейд ирээд байна. За тэгээ мэдээж музейн дотоод журам ёсоор бол үзмэрийн зураг авах бичлэг хийх хориотой учраас бид зохион байгуулагчаас зөвшөөрөл аваад Тэмээний нэвтрүүлэг хийж байгаа гэдэг утгаараа зөвхөн энэ хэсгийг одоо хөтлөлт их зөвшөөрөл авлаа. За 2022 онд ашиглалтанд орсон ийм сайхан музейн зориулалттай барилга байдаг юм байна. Тайлбарлагчийн ярьж байгаагаар бол Чингис хааны музейн дараа орох ийм зориулалтын ийм сайхан музей юм байна. За бид нар бол сая бүтэн яваад музейгээ үзлээ. Баялаг үзмэртэй. За тэгээд Өмнө Говь аймгийн тухай маш сайхан дэлгэрэнгүй мэдээлэл авах ийм сайхан музей байна. Та бүхэн хэрв Өмнө Говь аймагт ирэх юм бол тэр дундаа Даланзадгад хотод ирэх юм бол заавалч энэ музейгээр зочлоорой гэж урьж байна. Яг тэгэхээр бол эндээс та бүхэн бол Өмнө Говь аймгийн тухай маш сонин ачин зүйлсийг мэдэж авах болно. За ингээд бүгдээрээ нэвтрүүлгээ үргэлжлүүлэн үзцгээе. За Тэмээчдийн улсын анх дугаар зөвлөгөө бол 1975 онд энэ Тэмээчтэй холбоотойгоор анх байгуулагдсан. За Тэмээний үзэсгэлэнгийн бол ерөнхий гол онцлог нь юу байсан бэ гэхээр Тэмээг өсгөн үржүүлэх, хайрлан хамгаалах, тийм ээ одоо дэлхийд товардж байгаа хоёр бүх Тэмээгээрээ бахархах, омгших. За тэрний одоо түүний ашиг шим, за хөдөлмөрийн баатрууд, за тэдгээр хэрэгсэл, намтар түүх, ноос бүтээгдэхүүн, цагаан эдийн ийм хамгийн анх одоо 100-аад нэр төрлийн үзэсгэлэнтэйгээр анх одоо Тэмээний үзэсгэлэнг зохион байгуулж ирсэн. За Тэмээний үзэсгэлэн маань 1975-аас 84 оны хооронд бол үйл ажиллагаа хэвээ явагдаж байгаад нөгөө зах зээлийн нийгмийн шилжилтийн үед бол эргэж хаагдаад за 2002 онд бол улсын Тэмээчдийн 2 дугаар зөвлөгөө бол дахин болсон. За энэ зөвлөгөөнөөр бол дахиж үйл ажиллагаа маань орон нутгийн дэмжлэгтэйгээр бас тухайн үед нь засвар масвар одоо хийгдэж бас дахиад энэ үйл ажиллагаа бол хэвээ явагдаад өнөөдөр их бол хүрсэн. Бид бол яг олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаагаа одоо юу гэдэг үзэсгэлэн танин мэдхүү хүүхдүүдэд зориулсан янз бүрийн олон нийтийн ажлуудыг бол энэ Тэмээнийхээ үзэсгэлэнд бол ихвсэн зохион байгуулдаг. Энд бол маш олон одоо жилдээ бол ямарс нэг 8-аас 10-аад ийм үзэсгэлэн бол зохион байгуулдаг. За мэдээж боловсролын ажлыг бас муу ялгааг бол зохион байгуулдаг. Энэ Тэмээнийхээ үзэсгэлэнгийн хоёр танхимыг бол ашиглаж. За эндээс одоо хамгийн том үзэсгэлэнг товч дурдах юм бол Монгол Тэмээ гэдэг 2016 онд одоо дэлхийн Гиннесийн номонд Монгол Тэмээ 999 гэдэг уралдааныг бол одоо бүртгэгтэй холбоотойгоор манай дээр том үзэсгэлэн зохион байгуулсан. За энд бол яг 6 аймгийн за бараг 250 төлөөлөгчд оролцсон. Энэ дээр бол бид нар яг энийг бол дүүргэсэн 15 сум одоо бүр Өвөр Монголын Ашин аймгаас хүртэл одоо төлөөлөгчд оролцож ирсэн. Манай дээр үзэсгэлэн гаргаж ирсэн. Ингээд 400-аад ийм бүтээлийн үзэсгэлэн олон нийтэд дэлгэн үзүүлж ирсэн. Бас ийм түүх бол энд ингээд үлдчихэж байгаа юм л да. Тэмээ бол ерөнхийдөө бол энэ Хойд Америкаас үүсэлтэй юм амт. Одоогоос нэг 45-аас 50 сая жилийн өмнө Хойд Америкт бол одоо Тэмээний анхны гарал үүсэл нь тугуулын чинээ биетэй. Тэгээ 3 хөлдөө бол одоо 4 хуруутай. Тэгээд энэ богино тэтэмшидтэй тийм амттан бол байсан байгаа. Тэгээд энээс бол үүсэлтэй гэж үздэг. Тэгээд энэ ер нь бол Тэмээ бол анх ойд үүссэн амт. Одоогоор хэдийгээр их цөөл талд нутагт байгаа боловч
үүсэхдээ бол ойд үүссэн ойн амтан гэж үздэг. Тэгээ энэ ч гэсэн олон талаар бол батлагддаг байна. Тэгээд 40-с одоо 50 сая жилийн өмнөсөн тэр амтан маань сүүлдээ хойсон хөгжсөөр байгаад одоогийн тэмээ болсон. Одоогийн тэмээний хамгийн одоо сүүлийн одоо хоёулын бол Протокамелас гэж нэрлэдэг. Тэгээ энэ Протокамеласын олдор бол одоо энэ Хойд Америкаас гадна Азийн орнууд, Африкийн энэ өргөн уудам нутгаас бол нэлээд олддог. За тэрнтэй үндэслээд бол энэ тэмээг бол энэ зарим судлаачид бол энэ Африкаас юм уу Европоос энэ үүссэн амтын юм байна гэж ингэж үздэг. Гэтэл нөгөө анхны тэр их усүр болсон тэр Портолопос гэж нэрлэж байгаа тэр тэмээний их усүр амтны олдор бол энэ бусад дэвээс бол олддог. Тийм учраас тэмээг бол ер нь Хойд Америкаас үүсэлтэй амтын юм аа гэж үздэг. 1913 онд одоогоос нэг 100 гаруй жилийн өмнө Канадын Дакота гэдэг мужаас л тэмээний малтмал олдуур бол олдсон. Гэхдээ одоогийн тэмээний өмнөх одоо их усүр Протокамелас гэдэг тэр олдуур олдсоос хойш сая 2006 онд дахин шинжилгээ хийхэд тэрнээсээ дахиад өшөөр 3-4 градусын одоо өргөргийн хойно бараг 70 градус орчмоос бол дахиж бас тийм тэмээний олдуур олдсон байна. Тэгээ эндээс үндэслээд бол одоо тэмээг бол ер нь Хойд Америкээс үүссэн амт юм байна гэж үзэж байгаа. Тэгээ энэ Хойд Америкээс үүссэн амт яаж энэ Азийн цөл рүү тархсан бэ гэхдээ зэрэг энэ Берингийн хоолоогоор дамжаад тэгээд энэ Сибирийн ой тэгээд энэ нутгаар дамжиж энэ Аз Африкийн цөл нутг руу дамжиж тархсан юм байна гэж ингэж үзэж байгаа юм. За Өмнөгов аймаг нь Монгол улсын одоо хамгийн олон тэмээтэй аймаг. 2020 оны байдлаар Өмнөгов аймаг маань 166,000 гаруй тэмээ одоо улсдаа тоолуулсан байдаг. Манай Өмнөгов аймгийн Хамбогд сумын Галбын говийн улаан, Мандлава сумын Ханы эцсийн хүрэн гэсэн хоёр шилмэл омгийн тэмээтэй. За Галбын говийн улаан тэмээ маань Хамбогд сум, Манлай сум, Баян уус юм нутгаар одоо ихэвчлэн эдээшид үржүүлэгддэг бол за Ханы эцсийн хүрэн тэмээ маань Цогтуу сум, Мандлава сум, за Булган сумын нутгаар ихэвчлэн одоо үржүүлэгддэг. За энэ хоёр одоо тэмээний одоо гол онцлог нь бол ноос сүүний одоо орц ариунтай, одоо ашиг шимэгтэй, махлаг өндөр, биеийн гоёмсог, за бие тавиу, одоо Галбын говийн улаан тэмээ бол маш одоо махлаг биетэй, ноолуур нь одоо ноос нь бол маш их тийм ноолуурлаг чанар өндөртэй, мах сүүний гарц ариунтай ийм тэмээ байдаг. За буур нэхэд одоо буурын амьдын жин нь 600-аас 700 кг-ийн жинтэй. За ингийн бол 500-аас 600 кг. За өндөр нь бол 170-аас 100 одоо 80 гаруй см-ийн өндөртэй. За мөн эдгээр тэмээний одоо бүр гол бас онцлог гэх юм бол тэмээ бүхнийхээ одоо насны онцлогоос хамаарат одоо нэг тэмээнээс 2-8 кг ноос авдаг. Одоо 2 жил болоод одоо нэг удаа ботхолдог. Ингээд тэмээ маань бол сайлсүү, мал аж ахуй, унлах эдлэгээгээд маш олон талын юм ач холбогдолтой. Тэрийг вэрэнч одоо манай өмнө говийнхан бол Галбын говийн улаан Ханы эцсийн хүрэн тэмээгээр одоо омогшиж бахархаж одоо түүгээрээ алтаршуулж байдаг юм аа бас. Би одоо яг Өмнөгов аймгийн Далан задгад суманд байна. Жил болгон зохион байгуулагдаж уламжлал болсон Түмэн тэмээний баярын энэ удаагийн арга хэмжээндээс та бүхэндээ энэхүү нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Цаг агаар сайхан байна. Тэмээн дээрээс наран ойрхон байна. Санхан зэрэглээ тоймээ солонгийн доллон götелэхөө салбагүрэн атаминэхөө сарын газар жанжа тайлөхөө салбагүрэн унахлаар тэнгэрийн аран ойрхондохөө салмон чамайган зорихороо би наршинхэ түриндэхөө шугуй тоймэн замлан хорводалдар тайлахөө замдан хүрэн атаминэхөө замми холдо жонжо тайлахөө
2016 онд Монгол тэмээ 999 арга хэмжээг зохион байгуулж 1117 тэмээ уралдуулан 1108 тэмээг барайнд оруулж дэлхийн дээд амжилтыг шинжилэн тогтоож Генсийн амжилтанд баталгаажуулан бүртгүүлсэн билээ. 2020 оноос орон нутагт экспортын баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэмээний ашиг шин бүтээгдэхүүнийг боловсруулах, төр хувийн хвшлийн хамтын түншлэлийн зарчмаар байгуулж сүүний үйлдвэрийг амжилттай байгуулсан билээ. Хоногт 4-өөс 12 тонн инженери боловсруулах хүчин чадалтай инженери боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийг хангах, орон нутгийн тэмээчдийг орчин үеийн технологид сургах, зориулалт түүхий инженери сүүний фермийг байгуулж ажиллалаа. Мөн тэмээний ноос, хоньны ноос боловсруулах үйлдвэрээ амжилттай ашиглалтанд оруулаад байна. Хоёр бүх тэмээний ашиг шим физиолог судлагдаагүй өвчнийг илрүүлэх, онцлох, эмнэлт зүй эмчилгээний аргыг боловсруулан нэвтрүүлэх зорилгоор тэмээ судлалын төв тэмээний төрөлжсөн эмнэлгийг 2025 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Ийхүү Түмэн тэмээний баяр 2025 олон улсын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт улсын их хурлын гишүүд, зочид төлөөлөгчид, тэмээчид, малчид, иргэд баярын арга хэмжээг зохион байгуулж байгаа баг хамт олондоо амжилтын дээдийг өрөөё. Овчуудын өвлийн наадам Түмэн тэмээний баяр албан ёсоор нээснийг мэдэгдэе. Сайхан наадцаагаарай. Эрхэм хүндэтгэл зочдоо, эрхэм хүндэт өмнө гочууд аав хүндэн улсын хурлын гишүүн эдийн засгийн байнгын хорооны дарга Монголын тэмээн сээл холбооны тэргүүн эрдэнэчин бэмбэн сэдвэрч тав хүндэн баярын үндэслэгээ дэвшүүллээ. За өнөөдөр бас олон тэмээчдийн дундаас улсын алдар цол авах гэж байгаа тэмээчдтэй баяр хүргэе. Аймгийн одоо алдар цол авах гэж байгаа тэмээчдтэй баяр хүргэе. Манай аймгийн хувьд бол бүх сумандаа тэмээний баяр хийдэг юм сайхан аймаг. Энэ баяр маань одоо Баян улгийн аймаг хүртэл давлгаалж байна. Баян улгийн аймагт тэмээний холбоо байгуулагдсан, Ховд аймагт байгуулагдсан, Гоолтай, Баян хонгор, Өвөр хангай, Дундгов, Дорногов гэдэг ер нь бүх аймагуд ингээд тэмээтэй болж байгаа юм байна. Дархан уул аймаг 24 тэмээтэй гэсэн юм тоо байгаа юм байна. Гэх мэтээр одоо тэмээ маань өргөжж байгаа юм байна. За ингээд энэ баярт оролцож байгаа өргөн олон таа бүхэндээ баяр наадамдаа сайхан наадаж энэ цаг сайхан, энэ сайхан одоо арга хэмжээг улам өргөн дэлгэр болгоорой гэдгийг өсөн өрөөж эрүүлийн сайн сайхан бүхнийг өсөн өрөөё. Баярлалаа. Түмэн тэмээ 2025 арга хэмжээний зочид төлөөлөгчдөн мэндчилгээ дэвшүүлдэг гэмээр улсын хурлын гишүүн Нансдын Наранбаатар таныг хүндэтгэлийн тайзнаа урьж байгааг та хүлээн авах. Говьоос сонгогдсон 7 гишүүн байгаа. Ингээ бид хэд одоо хамтарч энэ говь нутгийнхаа хөгжлийн төлөө цөлжилтийн эсрэг за мөн одоо энэ мал аж ахуй тэмээ сүргийг өсгөн үржүүлэхэд улсын хурал дээр бодлогын түвшинд бид одоо хамтарч ажилланаа. Аймаг орон нутаг маань олон одоо сайхан ажлуудыг сэдэж хийж одоо үр дүнд хүрнэ гэж найдаж байгаа. За иргэд малчид тэмээчд маань одоо бас дэмжиж
гээ тал талаасаа дэмжиж ажиллавал энэ тэмээ сүрэг маань өсөн үрчиж, тэмээ соёл түгэн дэлгэрч, тэмээний одоо бүтээгдэхүүн маань одоо дэлхийн брэнд болох цаг бас ойрхон байгаа бах гэж бодож байгаа. За ингээд одоо та бүхэндээ дахин одоо баяр хүргээд эрүүл сайхан бүхнийг хүсэн өрөөё. Сайхнаа дараа. Эрхэм мөндөтэй зочдоо, эрхэм мөндөтэй өмнөг үчүүдээ та бүхэндээ одоо улсын хурлын гишүүн мөн хөдөтөнийг мэдчилгээд өчүүлнэ хэмээн хүндэтгэлийн тайзнаа үрж байгааг та хүлээн авах уу? Тэмээ соёлынхоо үйл ажиллагааг одоо бусад аймагуудад ч тэр бас түгээх тэмээнийхээ тоо хэмжээг нэмэгдүүлэх тал дээр бүгдээрээ хамтран ажиллацгаая гэдэг ийм уриалгыг хэлэх байна. Тэгээ өнөөдөр 148 мянган тэмээ манай өмнө хойчууд тоолуулж дараагийн аймаг нэг 50 орчим мянган тэмээгээр удаалд юм байна. Тэгэхээр удахгүй бүгдээрээ 20 түмэн тэмээний баяраа хийгээд хамтдаа сайхан зогсож явахын ерөөлийг өргөе. Тэгээ бүгдэнд нь ажлын их амжилтыг эрүүл сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Эцэст ёсолдын мэдгэлгээ алтан гүнутгийн зомголны баяр багтал бодож байгаа юм байна. Би хаагаараа томооч үсэн бэлчээр усан холхон явдагч ийсэн сум хөрөхгүй дээрээ сүг гэхэд хэвчиж байдаг л өгөөдөн хөргөн замтай байдаг өргөн говийн минь үтсэрлэн болсон авралсалтын замдаа аян жингээ тэгээд ирсэн ардтан түмний гандтан натан болдоо тайлгын тэмээ их цаачин хэлсэн бол тормон тэмээнийг уралдаануудаас ангисүүлээ шийдэж тайдаг өмбөгнүүдийн ширүүц солонгорох сэргэлэндээ цолон бүжээ шандын гаар шагуулан алхаад эмэн чингийн тэргүүн цоваа тэнгэрээ тэгээд нашлан За манай нэвтрүүлэг үргэлжилж байна. За ингээд бид нар сая хурдан тормнууд ерөнхийдөө бүртгэлээ хийлгээд гараа руугаа явах шиг боллоо. Ингээ энэ талаар хурдан тэмээний уралдаан зохион байгуулах комиссийн амар санаа, ариун санаатай та бүхнийг уулзуулж байна. За өнөөдөр ер нь хэд орчим торон бүртгэгдэв? За Түмэн тэмээний баяр 2025 амжилттай ингээд эхэлж байна. Хамгийн анхны хурдан тэмээний уралдаан буюу 2 настай одоо тэмээний уралдаан хамгийн бага нас гэсэн үг. Тормны одоо уралдаан маань гарааны зурхаас хөдлөлөө. Тором дээр одоогийн байдлаар 47 тором бүртгэгдээд гарч байна. Араас нь ямарсан 10 тором бас одоо бүртгэл хийгээд зогсож байна. Нийт 57 орчим тором гарааны зурхаас хөдлөхнэ. Тором манаас тэмээний хамгийн бага ерөөсөө эхийгээ зарим нь өгөж байгаа. Зарим нь одоо дөнгөж эхийнхээ өхнөөс гарсан хамгийн бага нас байгаа. Тэгээд Монгол улсынхаа хуулийг дагаад бид нар нөгөө өвлийн уралдаанд хүүхдийг уралдуулахгүй гэсэн үднээс 18-аас дээш насны хүүхдүүдийг бас тором дээр мордуулаад гаргаж байна. За тором уралддаг зай хэд байдгийг. За торомны уралдааныг бид нар Монголын тэмээн соёл уралдааны холбоо гэдэг одоо Монгол улсын холбоо бүр дэлхийн тэмээний холбоо гэж бид нар үүсэн байгуулсан. Энэ холбоотой ингээд журам гараад уралж байгаа. Тэгээд торомны цаг бол бид нар хамгийн багтаа одоо 8 км гэж заасан байгаа. 8 км-с өнөөдөр уралдана. Ямар ч сан очихдоо нэг 45 орчим минут, буцахдаа нэг 17 орчим минут явж ирэх баг. Тооцоо цагаар. Ер нь бол зүгээр манай морин уралдаан ч гэсэн зүгээр ингээл тухайн уралдаан төрүүлсэн л гэж болохоос биш тэр зайг хамгийн хурдан тоолсон гэсэн ер нь амжилт яригддаг юм шиг үлээ те. Тэмээн дээр яадгүй ер нь бас тухайн уралдааны төрүүлсэн гэдгээрээ л явах уу эсвэл бас километр цагаар нь хэмжиж юм уу? Тий энэ үзүүлэлтийг нэлээд бас чухалчлах шаардлагатай болоод байна. Яг үнийг хэлэхэд бид нар нөгөө километр төрүүлж ирснээр нь алдаршуулдаг. Ягаад гэвэл нөгөө газар зарим газар манаас өгсөөр уруур хаттай гэдгээсээ болоод яг нөгөө зайг бол
хэмжихгүй байгаа. Одоо бол төрүүлж ирсэн эхний 5 тормоо бид нар алдаршуулад явдаг. Ийм уламжлалтай байна да. Монгол уламжлал байгаа өвөл цагийн тэнгэр болсон, Тэмэн сүргийн Манлай болсон, Гүнжин лам бурхан ивэгээд одоо ингээ хордон тором хөрхөн зурхагаас эргэж байна да. За юу яадгүй одоо нөгөө морь уйдаг хүмүүст бол нэг улсын цолнууд байдаг те. Энэ тэмээ уйдаг одоо уяачтад бас ямар цол байдгийг. Мөн адилхан бид нар одоо 2016 оноос хойш одоо тэмээгээ маалж байгаа тэмээчин ардын хөдөлмөрийг өндрөөр үнэлэх гэсэн зорилгын хүрээнд улсын цол иргэм олгож ирсэн байгаа. Хамгийн анхны цолыг 2024 онд одоо Монгол Улсын их хурлын гишүүн Зандан Шидрага Баян онгорт гардуулж одоо анхны одоо улсын 2 алдарт төрсэн байдаг. Тэгээд өнөөдөр бас дараагийн дүү алдартууд төрөх баха гэж бодож байна. Аймгийн бас алдарт байж цолыг өгж байгаа. Яг тухайн одоо аймгийн одоо бүсийн уралдаан аймгийн уралдаан чанартай уралдаан гэдэг бид нар уралдаануудаа эренбэлдэг. Уралдаан болгоноос цол авах боломжгүй зөвхөн эренбэл тогтоосон уралдаанаас цол авдаг. Тэгээд одоо бүсийн чанартай уралдаанаас 3 4 эсвэл 6 хайраг авсан байх юм бол аймгийн алдарт цол олгоно. Улсын чанартай уралдаанаас мөн адилхан 3 4 6 хайраг байх юм бол улсын цол авдаг. Ийм боломжтой байгаа. Мөн бас эмнэг хангал тэмээг гаршуулан хэрэгжилж байгаа хөдөөний одоо сайхан уламжлаад агж байгаа тэмээчд манаас эмнэг хангал сурах спортын мастер гэдэг цол тэмдгийг олгоод явж байгаа. Одоогоор бол аймгийн алдарт, сумын алдарт, Монгол Улсын алдарт эмнэг хангал сурах спортын мастер гэсэн цол тэмдгүүдийг олгоод явж байна. Юу яадаг юм уу? Уралдах цаг нь бол голцоо 100 уралддаг юм уу? Ингэж өвөл уралддаг юм уу? За тэмээ маань ерөөсөө өвөл цаг. 100 бол урлах боломжгүй. 100 бол урлах. Бид нар одоогоос болсон хэдхэн жилийн өмнө бид нар 3 сарын 6-7 Тэмүн дэмэний баяраа хийдэг байсан. Дэлхийн уур амьсгалын өөрсдөө холбоотойгоор энэ хугацааг 2 сарын 1-2 болгосон. Тэмээ маань хэд их хүйтэн байна. Тэр чинээгээр л хурдан байдаг. Халуунд бол тэмээ манаас нөгөө хамуурах одоо тэмээнд сөргнөлөтэй учраас зуны цагаар бол уралддаг байна. Ямар хугацаанд ер нь уяа соёлгыг тааруулдаг? За энэ хариулгад их хацаа асуулт байна. Зарим сайн уяачд бол одоо зуны 8 сар тэмээгээ барьсан махан дарга өөхөн тарга суулгахгүйгээд сүүдэр газар уйж байна. Зарим усуд бол яг хуу зундаа сайхан таргууч авахгүй гэж хэлж байна. Газар бус онцлог ургамлаас хамаарад зун эхлэн, намар эхлэн, хавар эхлэн. Ер нь бол одоо энд бол одоо ингээд миний сая өнөөдөр харж байгаагаар бол хамгийн дээдлэг 6 уралдаанд орцсон тором ирж байна. 6 уралдаанд орно гэдэг бол ямар ч хамгийн бага 6 сарын хөдөлмөр. Тийм бага. Тэгээд нөгөө тайлаг гэдэг маань одоо 4 настай тийм ээ гэсэн үг. Тэр бол одоо үндсэндээ бол 24 сарын бэлтгэл ажилтан дээр орсон байна гэсэн үг. За атууд бараг 10 жилийн хөдөлмөр дээр орсон атууд явж байгаа. Энэ жилийн Тэмүн дэмэний баярт Монгол Улсын хамгийн өндөр тэмээ ирсэн байгаа. Оо за. Монгол Улсын хамгийн өндөр тэмээ. Одоо Монгол Улсад бүртгэгдсэн хамгийн өндөр. Аль сумын Хамбогд цумаас ирж хөрөлцөө зүгээр хүндэтгээр урилгаар бид нар авчирсан байгаа. Хамгийн өндөр тэмээ. Та тэнд хамгийн өндөр тэмээ заавал 6 татвараа. За тэгвэл удахгүй үзэгчдэд Монголын хамгийн өндөр тэмээ танилцуулах юм байна. За ингээд ямар ч байсан уяачтай маань уяа соёлгон сайхан тарж тэмээд маань хурдтай байгээ. За таны ерөөл Батар шиг. За нэвтрүүлэг маань ингээ үргэлжилж байна. Жимгойдоо чиммигэгээ оннах тусмаа хөнгөрнөгээ оодыг бүрхсэн тэмээ дондаас олла хөрн атига марва хин жонжин явна би очиг
шиг амгалан гээ Нугийн цэцэг шиг ариухан гээ Нутгийн алан ахтын дундаас Нууцн сэтгэлээ чамдан өгөө Тэшинхэн жонжин Тэшинхэн жонжин Тэшинхэн жонжууж явна би Тэшинхэн жонжин Тэшинхэн жонжин Тэшинхэн жонжууж явна би Тэмээ өвчтө морь ихтэй адилгүй дээ тийм ээ. Яаж үйдгийг? Сайхан ярьж өгөөч одоо. Тэгээд одоо сайн идэх хоолыг тохируулаад тэгэл сайхан цагаашруулвал тэгэл тэмээ чи ер нь хөс мөс гэж авах уу одоо яадаг юм бэ? Даралдаг юм уу? Яадаг юм? тарлан л да. Тарлахын хувьд тарлан тэгээд ерөөсөл сайхан цагааширчил байвал тэгэл тэмээ чи ер нь явж хавар сайн унсан тэмээл ер нь унахад сайн болд энэ. Тийм үү. Морийг л эдэлж үйдэг тэмээг үүн л тийм унаашруулна. Цагаашруулалтаа унаашруулна гэсэн үг дээ тийм. Хичнээн одоо тэмээ торгодог. Тэмээ гэдэг ямар настай дэн сургадаг юм бэ? Ерөөсөл тэгэл 3 наснаас нь эхлэл унлага эдлэгэнд орж штэ. Тэмээг ерөөсөл бойллал тэгээд намар бойлчдаг байхгүй. Тэгэл хавар унах юм бол хамар нь эдгэгдсэн байдаг. Хамгийн гол нь маш зөөлхөл унах хэрэгтэй. Тархитлогоо задад нүдэд байхгүй. Маш зөөлн харьцах юм бол тэмээ зөөлн л өдөөс зөөлн л харьцах. 도시의 샤라갈 당хан байдаг моцого манхан элсэндэ тэхин эвэрчээ сэрвэлзэнхэн байдаг закин битүү шуугайдан эрэднэтэй сайхан тэмээ сүрэг өскөж оллон болгоёда экшигтэй зандан хууранда уйран байсан магтайдаг Озгын шарын утамтай сүрэг улла хөрөнгө тэмэгээр бом жанжууланда Монголын хамгийн өндөр тэмээний хажууд яриагаа үргэлжлүүлж байна. Тэмээний эзнээс сэтгэлийн сонсё. Та өөрийгөө танилцуулахгүй юу? За өмнө аймгийн Хамбогцмын номбригад иргэн хүүгээ орголдог гэдэг юм байна да. За энэ тэмээгээ та танилцуулаач. Хамгийн өндөр гэж энэ хэмжээ нь хэд вэ? За манай хамгийн өндөр 3 метрийн өндөртэй. Өдөөж хойдорч газрын Улаанбаатараас хэмжиж одоо бүх юуг нь гаргаж ирсэн. Юуг газраас толгой хүртэл хэмждэг юм уу яа? 5-ын нас нь одоо бүхний ороо хүртэл. Бөхөр нь хэмждэг юм уу? Тийм бүхний ороо хүртэл тэгэл 3 метр өндөр. За энэ хэдэн настай тэмээ вэ? 23 настай да. За. Тэмээ ер нь хэд хүрдэг юм бэ? За 36 хүрдэг гэсэн чинь хамгийн сүүлийн үеинд 32 л өрч байна гэх юм да. За. Хүний чинь бол нэг насангаа тодорхой өндөрч ингэж байгаа нэг тодорхой насан туршид өсөлтөн зогсчдаг. Энэ тэмээ одоо дахиад цаашаа өсөх үү? Өсөхгүй. Одоо ингээд зогссон. Бараг одоо нас мэдээ гэж 23 гэдэг чинь одоо өснө гэж бол байх. За энэ угаасаа ийм өндөр угшилттай тэмээ юм уу? Угаасаа манай тэмээ ер нь угшил өндөр үү? Ер нь танаа тэмээнүүд нийтдээ ийм өндөр үү? За яг дундын тэмээнүүд байгаа. За энэ тэгэхээр буурнаасаа болж гин үү? За буурнаасаа шалгалсан да буурын гэдэг алиднаас нь шалгалсан. За одоо тэгэхээр энэ тэмээ бол одоо юу гэх юм бусдаасаа арай илүү ачаад аах ч гэдэг юм уу илүү өлд аах тийм шинж ан чиглэгддэг үү? Ой ялгаагүй дээ. Тэмээ бол ер нь нийтлэх шүү дээ. Нийтлэх бүгд л. Он дэдлээд ачаачаад л нийтлэх шүү дээ. Ялгах юм байх. Одоо зүгээр юу гэдгийг ингээд үржил селекцийн тааруулаад ийм жахан том биетэй тэмээ гаргая гэсэн тийм зорилго байна уу танд? Байдгүй яг одоо дараач бас нэг юм өндөр тэмээ гаргаж дараагийн юу даалгажуулах гал шүү дээ. Ер нь бол танаа тэмээнээс гадна ийм өндөр тэмээнүүд бүртгэгддэг юм уу? Нэг яаж аль биесээр бүртгэгддэг? Байлгүй дээ өндөр тэмээнүүд байдаг шүү дээ. Олонд байлгүй яг. Яг одоогор бол 3 м юм байна тий. Ер нь бол яг Монгол тэмээний өндөр хэд байдаг юм бол бүр хамгийн өндөр. Мэдхгүй тэр бол та сонирхоогүй юу? Сонирхоогүй. За ингээд Монголын хамгийн өндөр тэмээний хажуунаас та охиндээ сурвалжлах хүргэлээ.
За санаар ажил амьдрал чинь сайн бүхнийг өсөө ирээ да. Ерөөлөр болгоо. 샤레 어떤 대소를 올라 호링의 템매게를 봄봄봄봄 전조단다 봄봄봄봄 대쇼된대 Тэмээн поло хамгийн эртний спорт тоглоомын нэг бөгөөд хамгийн анх энэтхэгт 1800-аад оны үед тоглож байсан түүхтэй. Монголын анхны тэмээн поло спорт уралдааныг 2002 онд улсын хурлын гишүүн асан Оюнбаатарын санаачлагаар Өмнө Говь аймгийн Манлай сумын зохион байгуулснаас хойш жил бүр уламжлал болгон явагдаж байна. Манай нэвтрүүлэг тэмээн пологоор үргэлжилж байна. За танд чинь аль сумын ямар баг байна? Дорногов аймгийн Зүүн Баян сум байна. Зүүн Баянгийн 3 баг гэдэг баг байна да. 3 баг гэдэг нэртэй байна. 3 Баян. 3 Баян. За. Сая нэг тоглоо, хоёр тоглоо. Сая нэг тоглолоо. За. Тэмцээний үр дүн юу болов? За сайхан тэгээ тоглоод. Одоогийн байл нэг ялагддаг. Тэгээл байж. Хэдэн зоон болдго юм уу? Зоон тоогддөг юм уу? Яадаг юм? Тэгээ олон багийн байл тэгээд 2 3 4 зоонд. Одоогийн байл 4 зоон тоглосон байна өө. За. Зоон дотор хэдэн тоглолт болдгоо? За энэ тэмцээн дээр зоонд 3 тоглолт явагдах чинь да. За. За энэ нэг баг хэдэн хүнтэй тоглолтээ? Нэг баг 5 хүнтэй. 4 тамирчин талбай дээр тоглоно. Нэг заминтай. Нэгэн замын суудаг. За. Талбайн урт өргөн ер нь хэд орчим байдгийг? 80 60 та. Тий. Урт нь 80 өргөн нь 60 хэмжээтэй л байна. За. Хаалга нь хэд хэмжээ байна? Ер нь баримж байгаа. Хаалганы өргөний хэмжээ бол 350 л гэж. 350. 3 м 50 см л байна та. Бөмбөг нь нэг 20 орчим санж байна уу? Юу вэ? Тий. Бөмбөг бол ерөөдөө нэг хүүхдийн саксны бөмбөг л гэсэн үг. 13 см. 13 санжинд явна тийм. За. Энийг ч одоо цохиур гэж хэлэх үү? Тий. Энэ уртны бас хэмжээ байна уу? Метр 20 урттай. Агны өргөний хэмжээ бол нэг 20 см өргөл. Энэ үзүүрийн юу гэдэг гинэ? Тавг. Тавгуурны тавг. За. Тэгээд энэ нь бол 20 см орчим. 20 см. Тэгээ иш нь бол нэг метр 20 см-тэй. Тэгээ хүн өөр өөртөө тааруулаад тийш барьж болно. Яг үнцийн стандарт нь бол метр 30 тийм урттай байт юм аа. За, тоглолт хийх хугацаа юу вэ? Тоглолтын 5-аас 8 минут орно. Одоо 7 минут, талдаа 7 минут, хоёр талдаа 14 минутын хугацаатай тэгээд цаг эргээд 7 минут бол дахиад цаг эргээд 7 минут болчихсон. Ер нь бол тоглолтуудаас дунджаар хичнээн бөмбөг ордог. Ер нь бол хамгийн ихтэй бол хэд ордог тохиолдол байдаг. За, хамгийн ихтэй бол хэд орж болно тэгээд яхаа бөмбөг бас тэгэл бөөр киш шүү дээ тэгээд. Саяны тоглолт бол нэг 2-0-ийн харьцаатай л хожигдлоо. Юу юм уу? Ийм бас тусгай ийм юу малгай өмсд юм уу? Бид нар хамгаалтын каск өмснөө. Тэгээд цаанаас нэг шүүгчээ юугаар хамгаалтын каск өмсгсөн тэгээд багаараа хамгаалтын каск өмсөж байгаа. За. Энэ тэмээнийхээ энэ урд хөллийг ингээд хамгаалсан байна уу? Цохигдохоос хамгаалсан байна уу? Тий, шилбэний хамгаалт гэж байгаа. Одоо цохиурын тавг хоорондоо бөмбөг улаацж байгаа цохиурынхаа тавгаар тэмээнийхээ хөлийг цохиж болцсохгүй үднээс бид нар ингээд шилбэний хамгаалт хийж гисэн байгаа. Энэ тэмээ бол мэдээж бас яг энэ полод зориулж бэлдэх хэрэгтэй баг те. Тий, тэмээг бол ер нь полондоо зориулаад ер нь өөрсдөө сургаад тэгэл одоо ер нь ингээд байнга л сургаал унаал явуулчихлаа те. Энэ нэлээд номхон дуу тэмээ байх хэрэгтэй юу? За ер нь тэгэл идлээл тэгээ номхон л байх хэрэгтэй л те ер нь бол. Тэгэл тогшин байх юм бол бас бөмбөг цохиж болохгүй, тоглож болохгүй. Амтын чинь бас ерөнхийдөө ингээд нэг олон дахин ингээд тэмцээнд ороод байхлаар за энэ бөмбөг рүү явах ёстой юм байна гэдэг нэг тийм ойлголт авдаг үгүй юу? Аавна. Тэмээ чи өөрөө тэгээ мэдэр чинь бөмбөгөө дагаж иргэн бөмбөгний хойноос уралдан тэгээд ер нь тэмээ бол ерөнхийдөө баг сурнаа. Бас л хүнээс тутгааргүй штэ ер нь бол. Хаалган дээр нэг хүн байнга байх ёстой байдаг юм уу? Эсвэл ингээд уршигаа бас товтолж болдог юм уу хаалгач чинь?
Хаалгач нь бол ер нь бас л байнга л байх ёстой л доо. Нэг бөмбөг алдахгүй бол шаардлагатай үед тохиолдолд бол урагшаа товдолч айл хүнээс бөмбөгөө холдуулж өгөх тийм үүрэгтэй л. Одоо нөгөө хөлбөмбөг дээр бол финалийн тоглолтууд болох төр чинь хэрвээ оноо тэнцэх юм уу яах тэр заавалч торгуулийн цохилтоор дуусгадаг шүү дээ. Энэ полон дээр тийм байна уу? Бага. Яг заасан хугацаанд бөмбөг оруулж чадахгүй бол тэгээ багийн 4 хүн цохиод батарч нараа хаагаад тэгэл бөмбөг тоглол оруулснаар хачин да. Тэгэхээр үндсэндээ бол нөгөө 4 тоглогч дөрүлээ нэг зөгтдөг юм уу те? Дөрүлээ цувраад нэг тоглолч. Зохиол. За. Талбай дээр хичнээн шүүгч ажилдгийг. Талбай дээр ерөнхийдөө бол одооны байдлаар 2 шүүгч л байна. Тэгээд 2 зоон тоглож болохоор 4 шүүгч 2 зоонд хуваагдаад 2-2-оор шүүж байна да. Тэгэхээр шүүгчнэр бол ерөнхийдөө энэ захаа бариад яваад байна уу? Тийм, захаа бариад төв шүүгч гэж байгаа. 2 хаалган дээр 2 шүүгч байгаа. Тэгээ бөмбөг орсон гарсан тэрийг харж байхаар ерөнхийдөө 3 шүүгчл ажиллаж байна нэг талбай дээр. Хөлбөмбөгт чинь нэг булангийн цохилт гэдэг шүү дээ. Танаа энэ поло тим байна уу? Манайд байгаа. Булангийн цохилт гэж. Булангийн цохилт гэж байна. Тэгэл торгуулийн цохилт бас байна. Торгуулийн цохилт бас байгаа. Тэгээд талбай дээр ерөнхийдөө ер нь хөлбөмбөгөрөх юм уу? Тий, яг л хөлбөмбөг. Ер нь бол голцоо ямар торгуул авдаг юм пологийнхаа? Торгуул гэхээр яг талбай дотор цохиороо далалж эргүүл цохих. За өрсөлдөгч багийнхаа хүн толгоонд ерөн цохиор хүрсэн тохиолдолд тэгээд ерөн торгуулийн цохилт юм. За торгуулийн цохилтыг хэдэн метрээс өгтэй? 11 м гэж байгаа. 11 алхмаас л. Хөлбөмбөгтэй адилхан юм шүү дээ, тий? Ойролцоол тий. За. За тэгвэл дараагийнх нь тоглолтод амжилт хүсье. За баярлалаа. За поло тэмцээн үргэлжилж байна үзэгчтэй. Зохион байгуулагч руу 16 түмэн тэмээний энэ их баяр наадамд анх удаа энэ Мосон сурын харваа гэдэг тэмцээнийг энэ тэмээний баярт оролцуулж хийж байгаагаар бас энэ өргөн дэлгэр болж байна. Мосон сурын харваа гэдэг бол одоо Өмнө Говь аймагт анх удаа аймгийнхаа авраг шалруулах энэ тэмцээнийг явууллаа. Өнөөдөр 2 өдөр сайхан наадаад өнөөдөр одоо эцсийн байдлаар дүнгийн гаргах гэж байна. За манай энэ Мосон сурын харваа тэмцээнд маань аймаг авраг шалрах тэмцээнд газрын одоо нийт 70 гаруй харваачид ирж оролцсон. Улаанбаатар хотоос ирлээ, Ховдоос ирлээ, Баян-Уулгийн, Дунд Говь гэх мэтлэн аймагуудаас улсын цолтонгууд, аймгийн цолтонгууд, спортын маструуд олон сайхан харваачтай ийм сайхан наадам болж байна. За Мосон сурын харвааны дээр давхцаад одоо эмэгтэйчүүдийнхээ сайхан гендрийн асуудлыг тэгш бодолцож Саранбай гэдэг харвааг бол зохион байгуулж одоо бас харуулцгааж байна. Шэлгэн татах эрхэг хүн удамт баатарууд зэлэмс бэдэн цэцэн ухаанаар зэлэн өрсөн чөдөр цолловоо
наадмын тэнгэр дэсгэрүүлж махир номмаяарштэн дээлжэ Буряд хөвөн хоршамал тадаваа Орд түүхтэй алтан зурахай Буряд оны бахархал болсон Айда мэргэн бара бара Көмөнгдің тикси хараваа Манай нэвтрүүлэг үргэлжилж байна. За ингээд Түмэн Тэмээний баярын үеэр зохион байгуулагдж байгаа соёлын нэгэн арга хэмжээ бол тэмээчд болж байгаа гэсэн юм уралдаан юм байна. 1997 оноос зохион байгуулагдж байгаа энэхүү уралдааны үйл ажиллагаанаас та бүхэндээ сонирхолъё. Самэцхано эрхэм бүтэцэгчдээ энд хүрэлцэн ирсэн ноён гадагтай тэмээчид өнөөдрийн энэхүү Оргонд мөрдөн саацсан зочид төлөөлөгч та бүхнийхээ энэ сайхан баяр төдрийн хаамар хатам мэдгээр мэдчилээ. Та бүхэндээ энэхүү тэмээгийн хөсөйдийг уламжлан задгуулж өнөөдөр хүртэл өгтэн Одан чива тэмээчидээ энэ сайхан тэмээчид тийм баярын Энэ сайхан үдшийн баяр төдрийн мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Тэмээ зургийг өсгөн үржүүлэх, тэмээ соёлыг түгээн дэлгэрүүлэхээр 1997 оноос хойш зохион байгуулагдаж байгаа. Түмэн Тэмээний баяр арга хэмжээний хүрээнд тэмээчдийн авиац чадварыг хөгжүүлэх, урамшуулах зорилгоор тэмээчдэд уулж байна. Уралдааны уламжлалын зохион байгуулж ирсэн тус уралдаан. Нэгдүгээр шатыг сумбар орон нутагтаа явуулж шалгарсан 15 сумбын шилдэг нэг дуучин тэмээчид маань өнөөдөр энд 2-р шатанд оролцохоор хүрэлцэн ирээд байгааг дуулахад та бүхэндээ амжилт хүсье. Түмэн Тэмээний баяр арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа тэмээчид дуулж байна уралдааныг нээж өгөх нөхөмэй. Хүндэт зочдынхон өмнө аймгийн засаг даргын орлогч жаргалын зам анзар таныг хүндэтгэн урьж байна. За бүгдээ гадаад шилтээр бүтээн авъя. За юуны өмнө яшаахан нэгэн төрөлцсөн ирсэн
нийт тэмээчд, за тэмээ сонирхогчд, за мөн одоо энэ фестивалыг бас үзэж сонирхохоор алс хол одоо төв байхаас ч ирсэн зочид гадаадын одоо зочид төлөөлөгч та бүхэдтэй энэ сайхан орой хаалга мэндийг өргөн дэвшүүлье. За Өмнөг аймаг 1997 оноос хойш тэмээний баярыг одоо өргөн дэлгэрэнт тэмдэглэж ирсэн. За энэ арга хэмжээ бол одоо Монгол улсын хэмжээнд анхны өвлийн одоо аялал жуулчлалын арга хэмжээ гэдгээр ийм онцлогтой арга хэмжээ байгаа. Өөрөө одоо бас Хамбогд сумын одоо өмнө ийм залуу байгаа. Тэмээчин хөтөлмөрийн баатар одоо төрсөн гэдэг юм ингээд бас маш олон тэмээний бахархал бас ийм үлгийн нот байдаг. Баярлалаа. Ирсэн зочин та бүхэндээ бас маш их баярлалаа. Ингээд дуун бүтээлээр та бүхний сонорыг мэдэх гэж байна. Ингээд Өмнөг аймгийн хөгжим жижигэн театрын дуучин цогтойрыг та бүхний өмнө өрж байна. Урлагийн гавьяас төвлөм бие баярын хөгжим нутгаан санхар хэмээх бүтээлийг хүрэлцэн ирсэн хүнд зочид сонирхолтой бид болжээ. Хүнээ авнаа. 제가 삶을 참아 다음 문제 들어도 비몽고 손도 제로디야. Монгол улсын гавьяа жилчин хонгор золоо. Шунгиолан баяргийн амжилт хүсье. Өмнөг аймгийн хөгжим жижигэн театрын уран сангийн эрхлэгч соёлын тэргүүний ажилтны Эрдэнэ цогт Шунгиолан. Өмнөг аймгийн хөгжим жижигэн театрын хөгжмийн багш соёлын тэргүүний ажилтны Эрдэнэ очир. Мөн шүүгчээр ажиллаж байна амжилт хүсье. Мөн шүүгчээр Австрали улсын тэмээ холбооны ерөнхийлөгч, мөн олон улсын тэмээ урамдааны төлөөлөгч, IT компани Зэкрэл Пади Макиу шүүг явуулсан хүрэлцэнжээ. Амжилт хүсье та бүхэндээ. За ингээд манай уралдаанд оролцож байгааны тавьсан алуу тагчдад урьж байна. За бүгдээ хамтдаа амжилт хүсье. Тайзнаа өргөдөөд.
энэ түрээд нэгдүгээр шатны шалгасан нийт 19 оролцогч маань өнөөдөр хэмжиж дуулж байгаа уралдаанд маань бүтээлүүдийн хүргэж уралдаанд оролцож гадгоошд маань ийхүү өндөрлөж байна. Ингээд хэдэн мөчийн дараа манай сте шүүгчдийн маань нэгдсэн дугаар шагналыг асуулах байгаа. За манай Өмнөг аймгийн Сэвэр Мандай сумын харьяат. За хоёр гавьяат маань хүрэлцэн ирсэн байна. Ингээд хоёр эрхэндээ за Монгол улсын үйлчилгээний гавьяат Жингүний Даш. За түүний эхнэр Монгол улсын гавьяат тээвэрчин Галсан Должин нарт менжлэгээ хөргүүлсэнийг дуулгая. Улаанбаатар хотын даав хүрээдрээд компани автомашины бизнес зэрэглэгч Энхтуягаас энэхүү халуун сайхан менжлэгээ иржээ. За хоёр эрхэн маань тэр баруун өмнө жигүүрт сууж байгаа. За эрхмийг асуудлаас босхийг өргөж байна. За хоёр гавьяатаа өнөөдөр энэ сайхан үйл ажил дээр хүрэлцэн ирж нутгийн зам олонтойгоо энэ сайхан баярыг тэмдэглэж байгаа явдлууд маань халуун баяр талархлыг дэвшүүлж энэхүү эрхмээс та бүхэндээ урд удаан насалж эрүүл их хамбар хорвогийн хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөөсийг дуулгая. За Монгол улсын үйлчилгээний гавьяат Жингүний Даш эхнэр Монгол улсын гавьяат тээвэрчин Галсан Должин нарт менжлэгээ ирснийг дуулгахад байна. За ингээд та бүхний бүжгийн талбайд эргүүлэн өргөж байна. Тэмээчд олж байна гэд сайхан уралдаан боллоо. Шүүхэд нэлээд бэрх тийм уралдаан боллоо. За тэгээд үнэхээр тэмээчд гэдэг ямар агуу сайхан дуу хоолойтой хүмүүсээ тийм та бүхнийг бишгэлээ бүгдээ баяр хүргье. Зэтосхабрын шагналыг эзэлсэн гуравтай сум нэмдва болгон сум бачид онор шагналаа гарган авч байна. Баяр хүргэе. Замрын тэмцээн уралдааны маань 3 дугаар байрын шагналын эзэн цогтогоо сум замын шандабаг Баттурын Улцын сүрэн баяр хүргэе. Баттурын Улцын сүрэн өнөөдрийн тэмцээн уралдаанд 3 дугаар байрын эзэн болжээ. За 2 дугаар байранд Дондоо аймаг хулсум шууд табаг Бямбагийн турмог өнөөдрийн тэмцээн уралдааны 2 дугаар байранд шалгарсан байна. Танд баяр хүргэе. Өнөөдрийн энэ хүү зөвхөн богулж байгаа тэмцээний тэмээлчдийн баяр хүргэсэн ирж оролцож энэ хүү сэтгэл зүтгэлийн зориулан өнөөдрийн дууны уралдаанд хүрч ирж оролцсон эрхмүүдийн дэндээ баяр хүргэж байна. Ингээд өнөөдрийн наадмын 1-р байрын
эзэн болох өнөөдрийн тэмээч дуулж уралдааны маань тэргуун байрын шагнадын эзнийг алдаршуулн дуудъя. Хамбогдсон Баянбага Бадамдэржийн Наранбаяр Эдүтшийн шидгээр тодорлоо. Шагнадын умгагийн сэдрийн орлогчдороо зан удирдуулж байна. Хамбогдсон Баянбага Бадамдэржийн Наранбаяр Даханбаяр хүргэе. Зан өдрийн уралдаан шилдгээр шалгарч оролцсон шагналт барин шалгарлсан 5 эрхэмдэн болоод өнөөдөр хүрэлцэн ирж оролцсон нийт оролцогч нартаа маш их баярлалаа. Зохион байгуулагчдын зүгээс халуун баярлалыг дэмжүүлье. Ингээд өнөөдрийн үйл ажиллагааг Өмнөг аймгийн сүүлд болох Тэмээн сүргийн гом хэмээх аюулгууд дугаар бүгдээрээ суулгасан босож хамтдаа энэхүү уралдаанаа өндөрлүүлье. За Тэмээн сүргийн гомд хамтдаа дуулж бүгдээрээ суулгасан босож өнөөдрийн Тэмээч дуулж шин уралдааны маань үйл ажиллагаа өндөрлөг байгаа. Тэгэ алтан улсын үзүр урван сайхан Тэмээ сүргийн говьдоо тэнгэр шүргэн барата Хамбогд сумчид яагаад хамгийн олон тэмээтэй вэ? Яг нь ер нь Тэнгэр газар хоёр нь тэмээ өсөж үржих боломжтой л ийм нутаг. Монгол 33 говьтой энэ 33 говийн дуу төгөнд мөнгөрсөн алдартай галбын говь гэдэг нь Хамбогд сумын нутагт. Баруун зүүн тал хоёр нь Багтаадыг байж байдаг. Галбын говь гэдэг юм хатан болгот байдаг, баяагод байдаг. Тийм л сайхан говь. Энэ сайхан говь тэмээ гэдэг амтан бол жинхэнэ одоо амьдрах, жинхэнэ тэр үржил селекцээ өсч үржих бүх боломж нь одоо бүр Тэнгэр газар хоёроос нь дээр үеэс нь бүрдэж ирсэн. Энэ сайхан говь тэмээ гэдэг амтан бол жинхэнэ одоо амьдрах, жинхэнэ тэр үржил селекцээ өсч үржих бүх боломж нь одоо бүр Тэнгэр газар хоёроос нь дээр үеэс нь бүрдэж ирсэн бод. Яагаад гэвэл цаг хичнээн жилийн ганг төсөөлдөг үлээ. Бодрог нь ямар сайхан говьтой, ямар их шимшүүстэй, ямар одоо тэмээндээ таарсан тийм сайхан хоол байдаг. Гэх мэтлэнгийн одоо энэ харган хайлаас бот энэ ботлог ургамлууд энэ бүх юм Хамбогдод одоо энэ Хамбогдын тэмээ өсч ирчих боломж нь үнэхээр бүрдсэн. Нэгдүгээр. Хоёрдугаар тэмээ гэдэг амтан бол өөрийнхөө тэр дасан зөгцсөн тэр л орон нутагт амьдрах дуртай. Тэрнээс өөр арлас орд адуу мал шиг богийн ширтэй бог мал шиг худалдагдаад тэр газар очиод болоод үтээд байна гэхэд итгэхэд хэцүү. Яг үнэн айлгад. Хүнээр зүйрлүүлж бодох юм бол үнцрэх үзэлтэй эх орондоо хайртай тийм л. Өөрийн тэр л ганц л уудаг ус тэр ганц л иддэг өвсөд тэндэл байж ивэл ид шууш багтай байсан ч гэсэн тэндээ зогсоод ороод амьдэрдэг тийм л амтэлтэй. Говийн гүн цэнхэр тэнгэрийг хөхөмдөг хоосон зэрэглээ биш. Тэмээчин хоёр түүчээлэн мөрлөж баяр гонигийн алим болохын ялгамгүй ингэн нулимсан туслуулан цөхрөл багтрлан элсний нүүдэр шиг шимээгүй тайлцгаанан босоо. Хэдийгээр тэмээ гэхлээр сэтгэл хаяахан харан хуйлан угал зумртал хуйлравч Монгол цөлх ухаанаар алсыг anirlan тэмээлга тэшинхэн жанж Элисээ хонморговидо эхи сушигэмэдэгэнэ Бингин тэмэний нүчигэ Уллык шандан гүлэн Элисээ
sevda Bihi Suşigimiz terine Энэ хүртэл бидэнтэй цуг байсан үзэгч олондоо баярлалаа. Өмнөгөө аймгийн 70 задгад суманд зохион байгуулагдж байгаа Түмэнд Бэний баяр дээрээс энэхүү дугаарыг та бүхэндээ хүргэлээ. Ингээ та бүхэнтэйгээ дараагийн шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.